баршгүй хөгжмийн далай. Сонсож ханаш би сайхан мууга. Бүгд бидний дуртай хөгжмийн их шиг сайцгаа. Нэцгээ бүгдүүдээ. Сонсож баршгүй хөгжмийн далай. Сонсож ханашгүй сайхан мууга. Бүгд бидний дуртай хөгжмийн их шиг сайцгаа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхний хөгжмийн боловсролд зориулан бэлтгэдэг хөгжмийн их шиг тайрцаг нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаад Монгол Улсын консерваторийн мэргэжлийн сургуулийн 10-ын А ангийн сурагч Ган Зэргийн Сүнжид Магийн "Миний эмээгийн дуунууд" номын тухай хүргэнэ. Авьяас булангаараа Алтан гадаст олон улсын хүүхдийн урлагийн наадмын алтан медальт Батмөнхийн бор хулантай уулзна. Хөгжим сонсох цагаар Оросын хөгжмийн зохиолч Мусоргскийн үдсгэлэнгийн зургууд бүтээлийн Лиможийн зах нэртэй хөгжмөөс сонсохоор бэлтгэлээ. Монгол Улсын консерваторийн мэргэжлийн сургуулийн 10-ын А ангийн сурагч Сүнжид Маа хийх хөгжим анхлан суралцагчдад зориулж 2021 оны 9-р сард "Миний эмээгийн дуунууд" номоо гаргажээ. Тэрээр энэ номонд Эмээ Оюун Батынхаа зохиосон дуунуудаа сонгон хийх хөгжим рүү хөрвүүлэн оруулсан байна. Одоо та бүхэн Сүнжид Магийн ярианд анхаарлаа хандуулна уу? Манай аав ээж эмээ өвөө гээд бүгдээрээ багш нар ахгүй юу. Хөгжимтэй ойрхон гэвэл яг манай эмээ маань хөгжмийн хүн. Манай аав ээжээр бол хоёулаа яг математикийн багш, өвөө ч гэсэн математикийн багш нар байдаг. Тэг ингээд хүмүүс амар гайхдаг байхгүй чи яагаад аав ээж хоёрсоогоо математикч болохгүй хөгжимчин болох гэдэг юм гэж яг асуудаг. Эмээгийнхээ айгүйх авьяаснаас нь жоохныг ч яг аваад би ингээд энэ хорвоод нэмгэлсэн гэж өөрийгөө боддог байхгүй юу. Манай эмээ болохоор Монгол Улсын консерваторийг хөгжим мужийн дунд сургууль ахтанд төгсөжсэн. Одоо болохоор яг Монгол Улсын консерваторид багшилдаг. Түүхийн ухааны доктор, урлаг судлаач мэргэжилтэй айгу мундаг хүн байдаг. Яагаад ингээд эмээгийнхээ дуунуудаар ном гаргасан юм бэ гэвэл 10-20 жилийн дараа эмээ маань хажууд хэрвээ байхгүй байвал яг ингээд эмээтэй хамт хийсэн энэ их хөдөлмөр нь байхгүй болчих учраас эмээгээ ингээд хажууд маань байгаад ирнэ. Эмээгийнхээ хийж исэн юмнуудыг бусдад түгээе гэсэн үүднээс энэ номоо хийж гаргасан. Номонд маань нийт 11 дуу гарсан байгаа. Тэгээ яагаад 11 гэсэн яг юм тоог авсан бэ гэвэл 11 гэдэг нь болохоор хоёулаа яг нэг гэсэн тоогоор бичигддэг шүү дээ. Ингээ харахаар ингээ дахиад илүү юм хийнэ гэсэн учраас яг 11 дууг нь аваад энэ номоо гаргасан. Ингээд хүүхдүүд та нартаа энэ номонд хэвлэгдсэн "Инжи минь дууг" Сүнжид Маа охины хөгжимдсноор хүргэе, хүлээн авсан сараа. Авьяас булан. Энэ болонд 2019 оны нийслэлийн шилдэг хөөхд Батмөнхийн бор хуланг орьсон юм. Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч бор хулан 4 настайгаас эхлээд Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд суралцаж эхэлсэн байна. Бяцхан дуучны амжилтаас дурдвал Монгон хараацай, Алтан гадас Монголын хүүхдийн ордны урлагийн наадмуудаас аалт, мөнгө, хүрэл медалийг хүртэж бие даасан 2 цамгаа гаргажээ. 2018 онд Мамуу Наашир нэртэй анхны бие даасан цамгийнхоо нэрээр тоглолтон хийж 2019 онд
Хорт хавдраас болж өвдөж шаналж байгаа хүүхдүүдэд зориулан торхтой зайрмаг нэртэй тоглолтон хийж сайн үйлсээрэн үеийн нөхдөд манлайсан хөдөлмөрч охин. Ингээ та бүхнийг бор хулантай уулзуулъя. Би анх цусны хорт хавдартай байсан. Тэгээд манай ах болохоор 6 настай хүүхдээ орсонд бүжгэнд явъя гээд би чинь 7 хоног эмнэлгээс гардаг. Тэгээд тэр гарах хугацаанд ахыгаа хүүхдээ орсонд оруулж захтаа давхар өөрөө орно гэж барьцаад тэгж жагаад одоо нөгөө хүүхдээ орны багш нар нь жоохон хүүхд авахгүй гэдэг байсан. Манай дууны багш шалтай багш маань жоохон хүүхдүүд авч байгаа гэхээр нь тэгээд орсон. Эхний нэг сар гарав жоохон сандралтай байсан. Тэгээд сүүл рүүгээ гайгүй ноотоо мэддэг болоод гэтээ нөгөө тэр үед чинь би уншиж чадахгүй. Тэгээд заах тэр дууныхаа үгийг цээжлэхэд бүр хамгийн хэцүү юм гэдэг. Тэр үед би 4 настай байсан. Тэр одоогоос 7 жилийн өмнө. Нэгдүгээрт болохоор манай агш маань өөрөө амир хүүхдүүдтэйгээ тоглож ууралж харцдаг бас нэг багш нар байдаг та. Тийм багш болохоор биш одоо яг өөрөө хүүхдийнхээ сэтгэл зүйд ороод хүүхдүүд шиг ингээ хүүхдүүдтэйгээ тоглоод харьцаад хичээлээ заагаад тэгж явдаг болохоор бас сонирхолтой байдаг. Тэгээд юу нь гоё гэвэл их мэдлэгтэй болно. Ер нь л дуулал гэж байл надад маш их сонирхолтой баяртай байдаг. Энэ тэн тоглолтын дээр тайзан дээр дуулж ивэл одоо хүмүүсээс эерэг энерги авахаар маш гоё байдаг. Алга ташаад ингээ намайг дэмжиж байгааг нь харахаар сэтгэл хөдлөл амар их байдаг. Одоо жишээлбэл зарим уралдаан чинь заавал хоолоогоороо дуулна гээд тэгээ хоолоогоороо дуулж яхад тэгээ солгоорчлохгүй, үгээ мартчихлахгүй, одоо ноотоо ингээ алдажлахгүй гээд зөндөө их юм байдаг. Уралдаанд ороход л бол би мэдээж өөрийнхөө дуулдгаараа дуулна, бүжиглэн. Тэгээд одоо бас зөндөө хүүхдүүд орж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүүхдүүдийг хараад одоо жишээл надаас мундаг ч хүүхдүүд байгаа. Тэгээд сайн чаддаггүй хүүхдүүд ч байгаа. Гэтэ мундаг хүүхдүүдээ хараад үлгэр дуурайл авдаг. Тэгээд ер нь л бол уралдаан юмд орохдоо өөртөө хитрхи ихтгэлтэй байж болохгүй. Яагаад гэвэл одоо жишээлбэл зарим хүүхдүүд чинь би чадна, би заавал төрүүлнэ, би ингэх ёстой гэдэг. Ер нь тийм байж болохгүй. Тэгээ одоо жишээлбэл тэмцээн уралдаанд орохоор шүүгчнэр нь өөрсдөө мэдээд одоо сайн байгаа хүүхдүүдийн нэгдүгээр байранд оруулдаг ч юм уу. Тэгэхэд одоо өөрөө орсонгүй гэж уйлж дараа нь шаналлах мэдрэмж хамгийн муухай. Сурч мэдсэн зүйл нь гэвэл одоо өөртөө итгэлтэй тайзаа гоё эзлэн тэгээ одоо хүмүүстэй харьцаж дуулна, хүмүүстэй хандаж дуулна, зөвхөн өөртөө ингээд өөрийнхөө дотор дуулаад байж болохгүй гэдгийг л ойлгосон. Шантрах үе бол байгаагүй. Өөрөө бас доонд хамгийн их туртай. Жохон бахта эмнэлэг тахтаа хүртэл ингээд гэрийнхаа даалгаврыг хийгээд бичлэгийг хийгээд багштай явуулдаг байсан. Тийм болохоор өөрөө доонд хамгийн их дуртайсан болохоор ерөөсөө шантарч байгаагүй. Дэлхийд алдартай том дуучин болно. Тэгээ дуучин хүн чинь бас ингээд дуун дээр бүжиглждэг байх хэвээр, хөтлөгч хийдэг байх хэвээр. Тэгээ одоо би бүжгийн дугууланд бас давхар явдаг. Тэгээ хөтлөгчийн дугууланд явдаг. СБН телевизийн нэхэ хүүхдийн хөтөлбөрийг хөтэлдэг. Дуучин хүн болол угаасаа одоо гадаад хэлтэй байх хэвээр. Би болохоор англи хэл сурсан. Гүнзгий шатаа төгссөн үргэлжлүүлээ багш дээрээ сурах гэж байгаа. Тэгээ англи хэлнийхаа гадна солонгос хэл сурч эхэлж байгаа өсгөнүүдээ тэгээд солонгос хэлээ сурсныхаа дараа бол 5 сар 6 сараас эхлээд хятад хэл сурах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ одоо нөгөө миний монгол артын дуу, хүүхдийн дуу гэх мэт иймэрхүү дуунуудыг зохиож өгдөг хүмүүсийн зохиолыг ингээд дууг нь үгийг харахаар одоо монгол ардын ёс заншиллын ингээд арга зүй биелэг маш их орсон байдаг. Тэгээ яг тэр үгийг ингээ цээжилж байгаа болохоор тэр нөгөө ёс заншлаа бас баггүй мэдлэгтэй болдог. Одоо жишээлбэл өцөг өвгдийнхаа үгийг сонсон, хүн ажил хийж байвал заавал туслан гэх мэт юмнууд бол байдаг. Тэгээ хүүхдүүдтэй хандаж хэлэхэд бол дуу хөгжимтэй нөхөрлөөрөө одоо хамгийн сайн чаддаг зүйл чинь байх болно гэж хэлье. Тэгээ битээ шантраарай л гэж хэлье да. Дуулах үндэс гаргаж өгсөн, дуулах урлагийг тайлбарлаж, нот зааж, дуулах хамгийн анхны суурийг тавьж өгсөн багш маань болохоор Алтай ягш байгаа. Тэгээ Алтай ягштай хамгийн их хайртай. Миний хувьд бол хамгийн үнэн шударга багш та. Багш нартай маш их баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү гэж хэлье. Тэгээд бас миний гэрийн хүмүүсс байгаа ээж, аав, ах эгч гэх мэт бүгдээрээ намайг дэмждэг. Одоо жишээлбэл бэрэгч маань миний нүрийг бодож өс засж өгдөг. Том ах маань болохоор миний клипийг хийж өгдөг, зураг дарж өгдөг. Тэгээд
Багах маань л нөгөө миний клип дуу бүжгэн дээр ингээд арт давхар бүжиглээд байнга хамт ажилладаг болохоор ахтайгаа хамгийн гоё байдаг. Ээж аа хоёр бол мэдээж миний хамгийн зохиолгон аав жолоочин гэх юм уу. Тэгээ аавтайгаас хамтарч нэг дуу гаргасан. Ээж болохоор баг менежер дээ. Тэгээд ээж аав гэр бүлийнхандаа маш их баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Одоо хамтдаа түүний Отхон тэнгэрийн дагин цомогт орсон шүтэн эрдэн дууг Борхулан охин аавтайгаа хамтран дуулснаар хүлээн авч сонсцгоё. Хөгжим сонсох цаг. Энэ булангаараа Оросын хөгжмийн зохиолч Мусоргскийн үзэсгэлэнгийн зургуудаас сэтвэлэн бичсэн төгөлдөр хурын цуврал аязуудаас хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт Баян ядуу хоёр еврейг хөгжмөр яаж илэрхийлсэнийг хүүхдүүд та бүхэн санаж байгаа байхаа. Энэ удаа лиможийн зах хэмээх аязыг хүргэх гэж байна. Энэ аязд лиможийн захын худалдаачид шинхэн сонссон хов живээ бие биенээсээ өрсөн ам уралдан зогсолтгүй чалчхыг хөгжмөр дүрсэлжээ. Мусоргскийн үзэсгэлэнгийн зургуудаас сэтвэлэн бичсэн 10 цуврал аязуудаас энэ бүтээл нь хамгийн хөгжилтэй цоглогн юм. Мөн энэ аязаас ардын хэл ярианы ая аялгын хошин хэлэлгийг хөгжмөр яаж илэрхийлсэнийг сонсож болно. Ингээд бүгдээрээ хөгжмөө сонсоод сэтгэлдээ дүрсэлцгээе. Хүүхдүүд та бүхэн хөгжмөө сонсоод төрсөн сэтгэлээ зургаар илэрхийлж хөгжмийн эгших тайрцаг пэйж хуудас руу илгээгээд бэлгийн эзэн болоорой. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай. Нэвтрүүлэг бэлтгэсэн редактор Солонго, найруулагч Батсайхан, нэвтрүүлэгч Билгээ.